Та амьдралдаа хэн нэгнийг хардах, эсвэл бие биенээ хардаж буй хосуудыг харж ирсэн үү? Үнэхээр хэцүү мэдрэмж шүү, те? Ингээд өнөөдрийн дугаараар хардалт яагаад үүсдэг? Юунаас болоод ер нь энэ мэдрэмж хүнд байдаг тухай бэлтлээ. Хардалт гэдэг үгийг сонсоход бидний тархинд шууд л хайр, айдас, эсвэл маргаан гэсэн үгс орж ирдэг. Солиотой юм шиг нөгөө хайртай бол хартай гэдэг үг хүртэл байдаг шүү дээ, тийм ээ? Гэхдээ үнэндээ хардалт гэдэг бол зүгээр нэг зан ааш биш. Харин сэтгэл зүйн гүн гүнзгий механизм юм шүү. Тэгэхээр хардалт гэж яг юу вэ? Онлоор тайлбарлая гэвэл Оксфордын тойл бичигт энэ нь хайртай эсвэл дуртай хүн нь өөр хүнийг таалж буй мэт санагдаж уурлах, уцаарлах гэж тодорхойлсон байдаг. Энэхүү уур уцаараас үүдэлтэйгээр хянах, хувийн орон зайд нь халдах гэд жинхэнэ токс хүллүүд эхэлдэг байна. Сэтгэл зүйн үүднээс үзвэл хардалт нь хэд хэдэн шалтгаанаас болж үүсдэг. Жишээ нь энэгшил. 1950-аас 60-аад оны үед сэтгэл судлаач Джон Боулби энэгшлийн онолыг танилцуулсан. Энэ нь товчхондоо хүүхэд асран хамгаалагчтайгаа хэрхэн харилцаа тогтоож өссөн нь нийгмийн амьдралд ямар хандлага, зан ааш гаргах үндэс болдог гэсэн санаа. Боулби энэхүү энэгшлийг 4 ангилсан байдаг. Үүнд 1-р аюулгүй энэгшил. Эцэг эхийн халуун дулаан харилцаа, нээлттэй байдал нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийгөө болон бусдыг үнэлж чаддаг, альвааг байгаагаар нь хүлээж авах чадамжийг суулгаж өгдөг. Энэ төрлийн энэгшилтэй хүн бол товчхондоо нийгмийн харилцаанд оролцох байдал хамгийн эрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Хардалт нь мэдээж бага байна гэсэн үг байх нь шүү дээ. 2-дугаарт түгшүүрт энэгшил. Энэ төрлийн энэгшилтэй хүмүүс маш өндөр сэтгэл хөдлөлтөй, бусдаас хараат, байнга өөрийг нь үнэлдэг гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг. Наалдан пад шиг хүмүүс байдаг. Яагаад наалдан пад гэж вэ? Учир нь энэ хүмүүс хизээ нэгэн өдөр орхигдох, хаягдах, гологдохоос айдаг учир үргэлж ойр дотн байхыг хүсдэг. Ийм төрлийн энэгшилтэй хүмүүсийн хардах байдал нь нэлээд их. Тэд хардъя гэж харддаггүй. Зүгээр л түгшүүрт энэгшил байгаа учраас алдахгүй гэсэн бодол цаанаасаа л төрөөд байдаг байна. 3-дугаарт зайлсхийх энэгшил. Энэ төрлийн энэгшилтэй хүмүүс ихэвчлэн юмсыг ганцаараа гүйцэтгэх дуртай. Бие даасан байхыг хүсдэг бөгөөд ёстой л нөгөө эр хүнд итгэхээр эрхийн уруундаа итэг гэдэг шиг хүмүүс. Энэ зан нь хайр дурлалын харилцаанд ч мөн анзаарагдах бөгөөд хамгийн хачирхалтай нь хардаад эхэлбэл хөндий болчихдог хүмүүс. Бодвол энэ намайг хайхаас өмнө би төрүүлээд хайч чаднаа гэсэн сэтгэл зүйн бэлтгэлээ хийгээд байж ч магадгүй хүмүүс байх нь шүү. 4-дүгээрт эмх замраагүй энэгшил. Хайрлаад ч байгаа юм шиг, хардаад ч байгаа юм шиг харилцаа та бүхэн харж исэн л ах. Энэ төрлийн хүмүүс ийм энэгшилтэй байх нь түгээмэл. Учир нь тэдний дотор итгэл, айдас хоёр зэрэгцэн оршиж байдаг. Ястаа нөгөө тархин дотор нь түрээсгүй оршино гэдэг шиг те. Хайрлах ихээр хаягдчих вэ гээд, салъя ихээр хайртай гээд, хардах гэхээр утгагүй санагтаад, хардахгүй болохоор хайргүй юм шиг болчих гээд. За ястаа юу ч болоо юм гэмээр. Гэхдээ энэ бүхнийг тухайн хүн албаар санаатайгаар хий гэж огтосоо бодлогүйгээр бидний хэлтгэр ёстой л цаанаасаа л бодогдоод идэг бодлууд нь учир шууд шүүмжлэхээс зайлсхийх нь зөв болов. Хардалтыг тайлбарласан өөр нэгэн онол гэвэл сэтгэл судлаач Дэвид Бассын хувьслын сэтгэл зүйн онолоос байна. Түүний судалгаанд эрэгтэй хүн бие махбодын хууралтанд, эмэгтэй хүн сэтгэл хөдлөлийн хууралтад илүү хариу үйлдэл үзүүлдэг нь тогтоогдсон. Учир нь эрт дээр үед эрэгтэйчүүд удам угсаандаа итгэх хэрэгцээ байсан бол эмэгтэйчүүдэд хамгаалалт, нөөцөө алдахаас айх айдас байсан. Тэгээ бодоод үзэхээр ямар ч төрлийн хаан өөрийн удам залгах хүүгээ маш их анхаарч ач холбогдол өгдөг байсан шүү дээ, тийм ээ? Түүнтэй л адилхан. За, тэгвэл хардах үед тархи яадаг талаар товч дурдъя. Бидний тархинд амигдала гэх альмонд буюу бүүлсний үртэй төстэй жижигхэн юм байдаг байна. Тэр бидний айдас, сандрал гээд сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг үйлдвэрлэгчгээд ойлгож байгаа. Харин бидний духны орчин буюу их тархины гадар нь логик сэтгэлгээ, шийдвэр гаргах чадварыг хариуцдаг байна. Хардах үед энэ хоёрын ажиллах горим эсрэг болдог бөгөөд амигдала ихээр ажиллаж, их тархины гадар ажиллаа бага хийж эхэлдэг. Их тархины гадар ажиллаа муу хийснээс болоод хүн сэтгэл хөдлөлтөө захирагдаж, логик сэтгэлгээгээ алдаж, бүр өөрийн бодсон зүйлээ зөв гэж итгэх нь байна шүү дээ. Тэгэхээр эцэст нь хэлэхэд бидний энэгшил, өөртөө итгэх итгэл, амьдралын туршлага зэрэгээс шалтгаалж хосын харилцаа янз бүрийн динамиктай байж болох ч
Хардалт гэдэг нь хайрлж буй хэлбэр огтхонч биш юм шүү. Хайр гэдэг эрх чөлөөний нэр болохоос хянах, хорих, цагдахын нэр огтхонч биш. Үнэхээр хардталтаас болж зовж амьдрал нөлөөлж байгаа бол ямар үед энэ мэдрэмж төрж байгааг анзаарах, хостойгоо ярилцах, сэтгэл зүйчтэй ярилцах зэргээр арга хэмжээ авахаа мартваа. Контентийг бэлтгэсэн Сүхбат байлаа. Баярлалаа.